Улсыг чанд мань эрдэнэ хэмээн дээдэлдэг монголчуудын өвөрмөц хосгүй соёлын талаар болон бусад сэдвээр Монгол улсын усны газрын дарга Батбаяртай ярилцлаа. Монголчуудын дунд усны Батбаяр хэмээн алдаршсан энэ эрхэм Монгол орны усны нөөцийг хамгаалах, аривжуулах талаар өрнөн их ажил хийж байна. За олон мянган жилээр нүүдлийн мал аж ахуй эрхэлжсэн манай монголчууд нутаг ус, уул ус асуулцаж амар мэндэ мэдлцдэг сайхан уламжлалтай. Ер нь яагаад манай ард түмэн мэндчилгээндээ нутаг ус төрлөх нутаг ус асууж мэдлдэг юм бол таны бодол яг энэ тал дээр ямар байдаг вэ? Хүн төрлөختөн 19-р зуунд усны химийн томьёо нь H2O буюу ус төрөгчийн 2 атом, хүчил төрөгчийн 1 атомоос бүрддэг, 3 атомоос бүрддэг гэдгийг хүн төрлөختөнд дөнгөж 19-р зуунд л мэдэж. Гэтэл монголчууд юм нүүдэлчид усны тухай асуудал ярихдаа дандаа гурвалж ярьдаг байсан. Чандмалж уусан 3 айл ингээл ярьдгаас ахуулаад ус гэхээр чандман эрдэнэ гэдэг. Чандман эрдэнэ гэдэг нь юу вэ гэхээр одоо 14-5 дугаар зууны үеийн бурхтын зураг дээрч тэр одоо Монгол улсын төрийн сүлдэн дээрч тэр байж байгаа 3 өнгийн туслаар тэмдэглэсэн байдаг. За тэр 3 гэдэг нь ямар учиртай? Яагаад 3 бэ гэхээр магадгүй нөгөө хорвоо ертөнцийн оршин тогтнох үндэс нь ерөөсөө л нөгөө өнгөрсөн ирээдүй одоо гэдээ бид нар хамгийн гоёор хэлцдэг. Уул ус гэдэг тийм холбоо үгээр хэрэгэлдэг. Миний бодлоор бол уул гэдэг маань өөрөө хорвоо ертөнцийн суурь, ус нь амьдралын суурь. Одоо эртний хүннүгийн эзэн хаадын тухай, Монголын их гүрний эзэн хаадын Чингис хааны хэлсэн үг, сүүлд Багаадын үеийн түүхийг уншихад ч гэсэн төрийн бодлого дотор нь хүртэл усны тухай бодлого хамгийн чухал асуудал болж явдаг. Тийм болохоор хэрвээ та сайн уу гэж асуудаг нь та сайн байна уу эсвэл сайхан байна уу гэж асуудаг нь танай нутагт уул ус ямар байна вэ? Ус тунгалаг тэгээд уул нь сайхан байх юм бол бүх зүйл сайхан гэсэн утга байт юм болов уу гэж ойлгоод. Ерөнхийдөө дэлхийн бусад соёл иргэншлүүдтэй харьцуулахад бас ингэж уул ус ярьж мэдчилдэг, ямар мэндийг нэрдэг, нутаг ус ямар байна, зуншлах сайхан уу, өвлжөө сайхан уу гэж ярьдаг ийм тохиолдол бол тун ховор. Дандаа гэр бүл сайн уу, та сайн уу гэж ярьдаг бол монголчууд байгаль орчныг асуудаг. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн соёл иргэншлийн бусдаас ялгагдах ялгаа нь өөрсдөө байгаль орчноос шууд хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Монгол орн ер нь хэр усны нөөцтэй юм бол ус сэргээгдэх нөөц мөн үү? Нөөц гэдгээ юу гэж ойлгох вэ гэдгээс бид их хамаарах гэдэг. Хэрвээ бид нар нүүдэлчдийн соёл иргэншлийн дагуу маллаад усны тунгалаг, өвсний соргыг хайгаад явах юм бол нөөц хангалттай байгаа. Харин мал аж ахуйтай харьцуулахад хамаагүй их хэмжээний усыг хэрэглээ зогсохгүй бохирдуулдаг байдлаас нь аваад үзэх юм бол манай усны нөөц хангалттай юу гэвэл хангалттай биш. Монгол улсын нутаг дэвсгэр ерөнхийдөө усны нөөцийн чигт бус байрлалтай байдаг. Жишээлбэл хөвсгөл нуурын орчимд маш их хэмжээний устай. Тэрийгээ дагаад хурд унц ихтэй. Гэтэл говийн бүсэд гадаргын ус бараг байхгүйтэй адилхан тэрийгээ дагаад хурд унц багтай. Бид нар тэр болгон тооцдгүй 2 янзын усны нөөцийг бий болгож байгаа зүйл байгаа. Нэгдүгээр газрын доорх ус буюу бидний ярьдгаар гүний ус, нөгөөх нь хурд унц. 1950-аад оноос эхлээд Монгол улсад усны нөөцийг тоо хэмжээгээр илэрхийлж эхэлснээс хойш бид нэг жилдээ 610 орчим километр куб ус Монгол улсад бүрэлдэн бий болж байна гэдэг тоо ярьдаг байсан. Харамсалтай нь энэ тоо 2022 оны 11 сард тухайн үеийн байгаль орчны сайдын мэдээллийн үеэр 556 болж багассан. За 556 болж багассны үндсэн шалтгаан бол мөнх цас мөсөн гол хайлт. Мөнх цас мөсөн гол хайлснаас болоод бид нар 50 орчим километр куб усаа алдчихж гэсэн. Монгол улсад байж байгаа нийт нууруудын хэмжээг хөвсгөл ус буур гэж хэлж байгаа шүү дээ. Нууруудын хэмжээг аваад үзэх юм бол 500 км ус байж. Тэр нийт усны 70% хөвсгөл нуур дангаар. Гол мөрнүүд маань нийлээд нэг 36 орчим километр куб болдог. За тэгээд бидний гол усыг ашиглаж байгаа газрын доорх ус маань ердөө 10.8 км куб. Буюу
бид нийт байж байгаа усныхаа дөнгөж 2% нь бүрдүүлж байгаа газрын доорх уснаас нийт хэрэглээгээ хангаж байна л гэсэн. Ийм л байдалтай байж байгаа учраас таны түрүүний усны нөөцийн тухай асуудал дээр би шууд байна байхгүй гэж хариулт хэлэхэд их хэцүү байгаа. Нөөц маань өөрөө зарим хүмүүсийн боддог шиг одоо юу гэдэг геологийн нөөц алт 6 тонн байна. Эсвэл юу ч гэдэг зис 3 сая тонн байна гэж хэлцдэгтэй адилхан усны тоо хэмжээ нь тэгж байж идэг биш. Ус бол өөрөө мөнхийн хөдөлгөөнд байдаг. Дэлхий дээр байж байгаа цорын ганц 3 төлөв байдалд байдаг бодсон. Хатуу шингэн хийм байдал. Бороо орлоо гэж бодоход ойролцоогоор тэр борооны усны 10 орчим хувь нь газрын гүн рүү шингээд 40 орчим хувь нь голууд руу ороод тэгээ үлдсэн 40-50% нь эргээд уурсдаг гэсэн ийм. Тэгээд дахиад зүгээр сонирхуулаа хэлчихье. Хатуу шингэн хий гэдэг маань хүртэл 3 гэдэг тоон дээр байдаг. Энэ 3 гэдэг тоогоор усыг илэрхийлжсэн монголчуудын илэрхийлэл нь өөрөө үндсэндээ шин чанарыг нь таньж мэддэг байсан юм биш байгаа л гэж бодогдоход байна. Тэгэхээр ийм өргөн удам газар нутагта цөөн хүн хамтаа тархаа бутаргаа суурьсан манай орны хамгийн зөв усны менежмент бодлого нь яг юу байдаг юм бол? Ерөнхийдөө хамгаалал юм шиг байна. Одоо жишээлбэл их засаг хуулийн дээр байгаа устай холбоотой зүйлийг аваад үзэх юм бол голын урсгал усанд хувцас угаахыг хориглоно гэсэн үг байж. За цаазална гэдэг үгтэй. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгürt нүүдэлчдийн эрх зүйн шинжлэх ухаан альва зөвшөөрөгдсөн зүйлийг хуульчилдэггүй байж. Тэрийг нь нөгөө юу заншлын хэм хэмжээр зохицуулаад явчихна. Харин голын урсгал усанд хувцас угаахыг хориглоно гэдэг үгний ард талд нь зарим хүмүүс тайлбарладаг барууны зарим эрдэмтэд энэ харж гинүү монголчууд ийм л бохир заваа одоо юугаа хувцас угаадаг хүмүүс байж гэж. Гэтэл тэндээ биш. Гол нь урсгалд. Өөрөөр хэлбэл урсгал усыг хайрлах хамгаалах ёстой. Тэр байтугай хувцаач угааж болохгүй. Байгалийн усны эргэлтэнд ерөөсөө саад болж болохгүй гэсэн ийм л том логик байсан болов. За газрын доорх усаа бид нар нүдэнд үл харагдах учраас яаж хамгаалах вэ гэхээр ашиглалтыг хязгаарлах замаар хамгаалахаас өөр арга байхгүй. Гадаргын усыг хамгаалж ингээд нуураа хамгаалж ингээд хэнийг ч оруулахгүй цэрэг тойр зогсоод ингээд байгаад ах юм бол тэр усны ичээд гарч ирэхгүй шүү дээ. Нэг номыг уншичээж ичээд мэддэг гэдэгтэй яг ижилхнэр усыг ашиглаж үр ашгийг хүртдэг учраас бидний хамгаалал дээр суурилсан ашиглалтын бодлого байх хэрэгтэй гэсэн ийм бодол байгаад байгаа. Тухайлах юм бол хөвсгөл нуур дээр жишээ авъя. Хөвсгөл нуурыг хамгаалах арга нь юу вэ гэхээр аялал жуулчлалыг хөгжүүлэх. Гэхдээ аялал жуулчлал нь байгальд хоргүй аялал жуулчлал байх хэрэгтэй. Тэгээд тэр аялал жуулчлалаас орсон хөрөнгө мөнгө нь эргээд хөвсгөл нуурыг хамгаалахад зарцуулагддаг. Ер нь бол усны бодлогын үндэс нь туулгалыг хамгаалахын тулд туулгалаас ус ашиглаж байгаа хүмүүс маань төлбөр мөнгө төлөх ёстой. Гэхдээ чөлөөтэй ашиглах ёстой. Тэр цугларсан хөрөнгөөр нь эргээд туулгалаа хамгаалах ёстой гэсэн. Тэгэхээр ирээдүйн хойч үедээ ашиглах боломжтой усны нөөцийг үлдээхийн тулд зүйтэй ашиглаж байгаа ашиглалт л гэж томьёолж хэлж болохоор юм шиг байна. Монгол улсад байгаа байдлыг нь байгалийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулахгүйгээр голоо яаж хамгаалах вэ? Хамгаалахын тулд ашиглалтаа хэрхэн яаж зүйтэй явуулах вэ гэдэг ийм бодлого байх хэрэгтэй мөн гэж бодож байгаа. Зөвхөн уламжилалт Монголын ус хамгааллын тухай асуудлыг яриад авах юм бол одоо үер болсон газраас өтөр төргөн нүү гэдэг байдлаар байгалийн өөрийн жамаар нь сэргэх тэр нөхцөлийг хангаж өгдөг ус. Яг гэвэл Монголын нүүдэлчдийн амьдралын хэв заншил нь байгальд тэгтлээ хор хохирол учруулдаг. Одоо ямар хохирол учруулдаг вэ гэхээр морины шон одоо үнс энтер гэсэн тийм л зүйлүүд байхаар тэр нь мэдээж аваа явчихаар байгалийн жамаараа жилийн дараа сэрэгцэх боломжтой. Одоо бид суурьшмал амьдралд шилжээд тэгээд монголчуудын түүхэнд хизээч байгаагүй ихээрээ буюу 3.5 саяараа дэлхийн 20 сая жилийн түүхэнд байгаагүй түүхээрээ 8 тэрбум болцсон учраас урд нь яаж амьдардаг байсан тэр хэвээрээ амьдрах боломжгүй, урд нь яаж хамгаалдаг байсан тэр хэвээрээ хамгаалах боломжгүй болсон учраас хамгийн зүйн зохистой ашиглалтыг бий болгох замаар ирээдүйн хойчтой усаа үлдээх гэсэн, усны нөөцөө үлдээх гэсэн ийм л зарчим явж байгаа юм. Тэгвэл тэрэн дээр төрөөс авж байгаа ямар арга хэмжээнүүд байгаа вэ? Жишээлбэл усаа хамгаалсан сайн туршлага жишээнүүд манад юу вэ? Одоо хамгийн түрүүнд бид нар үер гэдэг зүйл төр жишээ авмаар. Үер аюултай юу? Аюултай. Гэхдээ үер гэдэг бол байгалийн өөрийнх нь цэвэрлэх процесс.
тэр цэвэрлэх процессоо явагдаж явах үед нь үерэлж байгаа үед нь тэр их усыг тогтоон барих ямар арга байна гэдгийг л бид нар бодох хэрэгтэй. Хэрвээ тогтоон барьж чадвал 1 жил үерэллээ гэж бодоход тэр их усыг тогтоон барьснараа дараа нь 5 жилийн хугацаанд гам болсон ч гэсэн тэр тогтоон барьсан усаараа гангийн аюулаас голоо сэргийлэх боломжтой хамгаалдаг. Түрүүн хэлсэн Монгол улс маань өөрөө усны нөөцийн жигд бус хуваарлалтай учраас усны нөөцийг хоримтлуулах замаар жигд хуваарлалтыг яаж бий болгох вэ гэдэг асуудал гараад байна. За энэ дээр бол төр засгийн үднэс нэлээд олон ажлуудыг хийх гэж оролдож байна. Үр дүнч байна. За зарим нэгэн үр дүнгүйч асуудлууд байна. Би зүгээр ганцхан жишээ хэлэх гээд оролдоод үзье. Тэр нь юу вэ гэхээр одоогоос нэг 20 жилийн өмнө 2004-5 онд орон сууцнд амьдарч байгаа хүний усны хэрэглээ, хоногийн усны хэрэглээ 250 литр байсан. Гэр хороолд амьдарч байгаа хүний усны хэрэглээ 8 литр байсан. Одоо орон сууцнд амьдарч байгаа хүний усны хэрэглээ 130 орчим дээр, гэр хороолол 8-аас 10 дээрээ хэвээрээ байж байна. Өөрөөр хэлбэл орон сууцн дээр бид нар аль хэзээний бараг 2 дахин одоо юу гэх юм усын багасгацсан байна гэсэн. Нөгөө талдаа бид нар чадсан юм нь байна. Яг гэвэл орон сууц ихссэн байна. Дээр нь орон сууцнд амьдарч байгаа хүмүүсийн маань шугамын алдагдал багсан байна. Орон сууцнд амьдарч байгаа хүмүүсийн маань усны хэрэглээ тогтоод ирсэн байна. Тэгэхдээ нөгөө талдаа гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн усны хэрэглээг яаж нэмэгдүүлэх вэ гэж. Тэгэхээр энэ тал дээр жишээлх юм бол урд нь за нэг 300-400-аад юутай байсан бол одоо бид нар худаг гэж ярьдаг байсан. Ус түгэх байртай байсан бол одоо 800-аар ус түгэх байртай байгаа. Дор хаяад ус түгэх байр нь дуртай үедээ очиж авдаг одоо автомат төхөөрөмжтэй болцсон сууж чанарын шаардлагыг хамгийн дээд зэргээр хангасан тийм ус байж чадчих. Нөгөө талдаа усныхаа юмыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал яригдах ёстой. Цэвэр бохир усны шугамаа өргөдөх тухай асуудлууд яригдах ёстой. Төв цэвэрлэх байгууламжийг хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал яригдж байна Улаанбаатар хотод. Нийтдээ нэг 14-5 аймагуудын төв цэвэрлэх байгууламж байгуул орчинд аимшигтай хор хохирол учруулдаг байсан бол одоо учруулдаг хор хохирол нь эрс багассан. Одоо бүр эрс багасхаар барахгүй бүр ээлтэй болгох ямар арга байна гэдэг рүү орж байна. Улаанбаатар хотын орчинд буюу нийт хүн амын 50% дээр байж байгаа газар дээр төв цэвэрлэх байгууламжийн туулгалд үзүүлж байгаа хортой нөлөөллийг багасгах ажиллагаа явагдаж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар тэрбумод үндэсний хөтөлбөрөөр өрнүүлээд байгаа. Энэ үндэсний хөтөлбөр усны хангамжид яаж нөлөөлөх вэ? Сайнаар уу, муугаар уу? Маш сайнаар. Ерөнхийдөө одоо хүмүүс нэг тоо гаргаж яриад байдаг л да. Би тэн дээрээс нь хэлж. Тэрбум мод бол бүтэхгүй. Яагаад гэвэл тэрбум модыг услахад нэг модон дээр нь 40 литр ус хэрэгтэй. Ингээд 40 тэрбум литр ус хэрэгтэй. Тийм учраас энэ ус байхгүй гэж нэг юм ярьж байгааг би сонсоод инээд хүрчээл. За нэгдүгээрт нь модыг услана гэдэг нь усыг одоо юу гэдэг байхгүй болгож байгаа хэрэг биш. Харин мод өөрөө одоо юу гэдэг мод руу 40 литр ус хийлээ гэж бодоход тэр 40 литр усны 10-аад литрийг нь л мод яг өөртөө шингээж авч байгаа. Үлдсэн 30 литр нь үндсэндээ газар чиргээд газрын доорлого орж байгаа буюу мод усална гэдэг нь байгальд усаа өгч чинь газрын хэвлэлээр усаа хийж байгаатай адилхан. Дээр нь нөгөө 10 литр гэж яриад байгаа зүйл маань өөрөө үндсээр нь дамжаад их биеэр нь дамжаад навч руу нь очиж байгаа. Тэгээд навчин дээр энэ дэлхийн ертөнцийн хамгийн гайхамшигтай үзэгдэл болох фотосинтезийн үзэгдэл явагдаад буюу хүчил төрөгчийг бий болгож нүүрс төрөгчийг өөртөө шингээдэг процесс явагдаж. Тэгэхээр одоо нөгөө тэрбум модны гайхамшиг гэдэг ердөө л юм. Тэрбум байтугай 3 тэрбум, 5 тэрбум, хэдэн мянган тэрбум модтой болж чадах юм бол бидний амьсгалах агаар ихсэх буюу нөгөө түрүү ярьсан усны эргэлт маань өөрөө улам ихсэж чинь гэсэн үг. Мод услах тусмаа байгалийн усны эргэлтийг бид нар дэмжиж чинь, байгальт нь өөрт нь усыг өгч чинь л гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас тэрбум модны тухай асуудал дээр бол тэрбум мод гэдэг хөдөлгөөн бол ямар ч байсан өдний хүртэл 21-р зууны хамгийн том үр дүнтэй бодлого тодорхойл болж чадсан. Одоо энийг хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлснээр нэгдүгээр гадрын болон газрын дор усны хэлхээ холбоог улам сайжруулах боломжтой. За бид өөрсдийн зүгээс усны газрын зүгээс тэрбум мод хөдөлгөөнийг дэмжихийн тулд 333 нуур гэдэг ийм хөтөлбөрийг
болсуулаад явж байна. Сум болгон нэг нууртай болёо гэж. Маш энгийнээр хэлэхээр бороо орохоор баг бүх сумын хажуугаар байж байгаа нэг жалах ч юм уу юу ч нэг газар үер урсаал өнгөрдөг. Тэгвэл тэр үерийн усыг хоримтлуулад нэг хөөрхөн жижигхэн за мэрэгжлийн үг хэлэхээр бол хөв цөөрөм хүмүүсийн бодвол жижигхэн хөөрхөн нуур тогтоод авъя. Тэр нуураа түшиглээд жижигхэн хөөрхөн цэцэрлэг парк байгуулад авъя. Ногоон ургамлыг ганцхан ширхгийг ч гэсэн гаргаж ирж илээвэл энэ байгаль дээр энэ хорвоо дээр амьдралыг тэтгэж байгаа ус агаар хоёрын нөөцийг нэмэгдүүлж ийн л гэж ойлгох. Манай орны гадаргын ус ихэвчлэн гадагш урсгалтай байдаг. Тэгэхээр хөрш орнуудынхаа усны нөөцөд яаж нөлөөлдөг юм бол? Байгаль нуур гэдэг нэг нуур байдаг. Харамсалтай нь дэлхий дахин байгаль гэдэг монгол нэрээр нь биш, Байкал гэдэг Каускэр бичигдснээр нь мэддэг. Өөрөөр хэлбэл монгол хэлний байгаль ээж буюу энэ байгаль дэлхий чинь бидний ээж, тэрнийх нь одоо биечилсэн хэлбэр нь энэ нуур юм а гэж хэлжсэн. Энэ ойлголтыг дэлхий дахин мэддэг. Энийг бид нар мэдүүлмээр байна. Дэлхий дээр байж байгаа нийт усны дөнгөж 3% цэнгэг ус байдаг. Тэр цэнгэг ус гэж нэрлэж байгаа зүйлийн маань тал нь буюу нийт усны 1.5% нь мөс хэлбэрээр байж байгаа. Тэгэхээр дэлхий дээр байж байгаа нийт усны дөнгөж 1.5% нь гадаргын ус ингээ хэлбэрээр байж гин гэсэн. Тэр 1.5%-ийнх нь 20% нь буюу дэлхий дээр байж байгаа цэнгэг хүн ууж болох 10 литр усны 2 литр тутам нь байгаль нуурт байж гин гэсэн. Байгаль нуурт орж байгаа усны 50% нь сэлэн мөрнөөр дамжиж ордог. Зөвхөн хөрш урнуудын усны нөөцөд төдийгүй хүн төрлөختний цэнгэг усны нөөцөд нь монголчуудын гүйцэтгэх үүрэг бол ийм л өндөр. За сэлэн мөрөн ордог. Гэтэл манай Монгол улсын одооны нутаг дэвсгэрийн одооны албан ёсны нутаг хил хязгаараараа бодох юм бол нутаг дэвсгэр дээр байж байгаа нийт усны маань бараг 70% нь явсараа сэлэн мөрнөөр дамжаад ордог. Дэлхий дээр хамгийн агуу 10 голын одоо гүнээрээч тэр усаараас тэр 10 голын нэг гэж бичигддэг 5-6-ад нь бичигддэг Енисей гэдэг мөрөн байдаг. Энэ Енисей гэдэг мөрөн Монголоос их авдаг. Өөрөөр хэлбэл бидний шишгэд гэж нэрлэдэг гол маань одооны Монголын хэлийг даваад явахаараа Баг Енисей гэж хэлэгдэж эхлээд Кизил буюу Туваа улсын нийслэлээр дамжаад Енисей мөрөн болоод явдаг. Шишгэд гол Хөвсгөлийн Улаантай гэдэг уулын хойд талаас нь их авсан 3 голоос нийлдэг бол тэр Улаантай гэдэг уулын урд талаас нь нэг гол гарч явдаг. Тэр нь Дэлгэр мөрөн гэдэг гол. Дэлгэр мөрөн маань эдрийн голтой нийлээд ирэх үеэс эхлээд сэлэн мөрөн болж яваад явсаар агаад байгаль нуураар дамжаад ангар мөрнөөр дамжаад Енисейд ордог. Өөрөөр хэлбэл бидний дархтын хотор гэж гайхамшигтай газар гэж ярьдаг Улаантай гэдэг уулын хоёр сугнаас нь гарсан гол нь явсаар агаад Енисей мөрөн дээр очиж нийлдэг. Тэгэхээр бид нар хуучин Евразиа гэж нэрлэдэг байсан энэ Төв Азийн бүс нутгийн гадаргын усны сүлжээнд монголчуудын гүйцэтгэх үүрэг бол ямар өндөр вэ гэдгийг л энэ. Дараагийн дахиад нэг жишээ. Оросын холбооны улсад сурч ирсэн хүмүүс ер нь манай газар зүйн мэдлэгтэй хүмүүс бол Ойб мөрөн гэж хэлэх юм бол ихэнх нь мэд. Гэтэл Ойб мөрний одоо газрын зураг дээр тэмдэглэсэн нэр нь Эртиш. Яг үндсэн нэр бол Эрчис мөрөн. Энэ маань Илий тарвагтай орчмын нутаг буюу одоо 15 6 дугаар зууны үед манай баруун монголчуудын зүүн гарын хаант улсын нийслэл байсан улсаас явдаг гол Эрчис гол яг одооны нутаг дэвсгэр дээр Ёлт гэдэг голоос их авсан ийм гол байж. Алтай нуруу гэдэг том нуруу байж. Алтай нурууны хой талд нь ховд гол байгаа, урд талд нь булган гол байгаа. Бид нар Минжит булган гэсэн. Энэ Минжит булган маань явсаар хагаад Хятад улсаар дамжаад тэгээд Казахстан руу ороод ингээд асар том гол болоод Өрөнгө гэдэг нэртэй болоод Өлөнгөр гэж нуурыг үүсгээд ингээ яв. Зүүн талд аваад үзэх юм бол за Хэм маань Оном маань Амар мөрний их болж байгаа. Хэрлэн гол маань Хөлн нуурыг тижээж байгаа. Гих зэргээр ингээд аваад үзэх юм бол манай Монгол улсмыг ерөнхийдөө нэг юм уулын орой дээр байж байгаа. Тийм учраас Монгол улсын гадаргын усны сүлжээ нь хөрш хоёр улсын усны нөөцөд ямар нэгэн юмтай зүйрлэхийн аргагүй чухал нөлөө үзүүлж ийн гэдэг хариултыг л юм. Хэрвээ энэ гол горхинууд хатаж хэргийг аюул учрах юм бол нөгөө улсуудын маань
усны нөөцөд аюул учрах нь байна. Нөгөө талдаа үерлээд хийх байгаад ах юм бол тэнд үерийн аюулыг бий болгох нэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол усны асуудлыг бид нар байгалийн хил хязгаараар нь биш хүн өөрөө ямар нэгэн байдлаар зохиогоод зурцсан хилээрээ бодох үндэс байхгүй. Тэгэхээр одоо бид нар хүн төрөлхтөн бид ч тэр монголчууд бид ч тэр нүүдэлчдийн сэтгэлгээний аргаар одоо бид бол тэрийг энгийн үгээр хэлээд байгаа. Нэг голын хүүхдүүд гэдэг утгаар. Нэг голын хүүхдүүд гэдэг маань жишээлбэл багнуурын хүүхэд, багнуур төрсөн хүүхэд Төв аймгийн Заамар сумын хүүхэдтэй нэг голын хүүхдүүд. Ягаад гэвэл 880 км урсж байгаа туул голын ирэг дээр өссөн л хүүхдүүд. Яг энүүтэй адилханаар бид нар бодох хэрэгтэй. Энийг нь арай нэг жоохон орчин үеийн үг хэллэг одоо юу гэх юм барууны ертөнцийн үг хэлгээр хэлэх юм бол integrated water resource management буюу усны нөөцийн нэгдсэн менежмент гэдгийг хэлж байгаа. Энийг нь монголчууд бид нар дээр үеэс хойш живэт хоёр нэг голын хүүхдүүд шүү, сэтгэл санаа амь нэгтэй байх ёстой шүү гэдэгтээ уг нь усны нөөцийн нэгдсэн менежмент болж л өөрч юм. Хөрш орнуудынхаа болон дэлхийн том гол нуурт ингэж их ундраг нь болж байгаа нь манай мөнгө цэвдэг дээр оршдогтой холбоотой юу? Нэгдүгürt нь мөнх цас, хоёрдугаарт нь цэвдэг. За тэгээд ер нь байгалийн альва нэг юмыг ингээд салгаж ойлгож өрөөсөө болохгүй. Ялангуяа манай одоо хүн бол жишээлбэл хүний бие бол нэг одоо систем шүү дээ. Гэтэл Европын эмнэлгийн нэг дутагдaltaй тал байдаг. Тэр нь юу гэхээр хүний бие дотроос нь жишээлбэл бөөрийг нь сугалж аваад бөөрийн эмчгээ бэлтгэсэн. Бөөрийн эмч нь бөөрөөл эмчлээд байдаг. Гэтэл тэр бөөрийг эмчилж байгаа процесс нь одоо хаан ч энэ чихэнд нөлөөлж байгаа эсхийг үздэг. Монголын юм уу дорн дахны эмнэлэг бол хүнийг аль нэг эрхтний салахгүйгээр үздэг. Яг тэрнтэй адилханаар бид голын тухайн асуудлыг салахгүйгээр л үзмээр юм шиг. Тийм ч учраас хоёр улс хөрш улсуудтайгаа ер нь дэлхийн улс орнуудын дэлхийн усны салбарынхны хичээдэг одоо ингэж ярих хэрэгтэй гэж бодож байгаа зүйл маань нэгдсэн нэг бодлоготой байя гэж. За энэ дээр бол бид бас тодорхой хэмжээний амжилтуудыг олоод байна. Тухайлх юм бол сая Оросын албаны улсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүний дэргэд хоёр улсын экологи байгаль орчны сайдууд зэрэг байгаль нуур сэлэнг бүрнийг хамгаалах санамж хүчигт гар үсгэж сурч байгаа. Энэ бол дэлхийд бас нэлээд тийм жишг болох ус хоёр хөрш улс хоорондоо хамтраад тодорхой нэгэн усны объектыг хамтарч хамгаалах ажил явна гэдэг бол маш том үйл ажиллагаа болж байгаа. Ер нь бол хэлийн устай холбоотойгоор дэлхийн улс гүрнүүдэд дандаа маргаан муудалцаан явагддаг бол манай улсын хувьд хоёр хөрш улстайгаа ер нь инх тайванч гадаад бодлого үргэлжлүүлдэг улсын хувьд бол хоёр хөрш улстайгаа санал зөрөлдөөнүүд мэдээж үргэлж байна те гэр бүлийн хоёр дээр ч гэсэн санал зөрөлдөөн байдагтай адилханаар санал зөрөлдөөнтэй ч гэсэн эвн найрамдалтайгаар явж ийн өшөө цаашдаа бүр илүү харилцан ашигтай байдалд орох боломжтой байх гэж бодож байна. Нийслэлийн хүн амын үндэсний усны хангамжийг сайжруулах ямар боломж вэ? Хоёр гурван янзын боломж байна. Нэгдүгürt нь туул гол дээр усан сан байгуулах замаар юуны хурд үндэсний усыг хөрөмтлүүлж, үерийн усыг хөрөмтлүүлж, унтны уснаас бусад хэрэгцээг хангах. За жоохон дэлгэрүүлээд хэлье. Өнөөдөр бид нар машин угаахдаа уудаг усаа угааж, жорлондоо уудаг усаа угааж, арь ширний үйлдвэр төртлөө уудаг ус. Тэгвэл уух усаа зөвхөн газрын дорх уснаас авдаг бол. Жишээлбэл юунаас гарч байгаа айлуудаас гарч байгаа усыг эсвэл хүнсний үйлдвэрийн хаягдл усыг арь ширний үйлдвэрүүд нь хэрэглэдэг бол. Тэгэхээр нэгдүгürt юугаа хийгээд усан сангаа байгуулад бид нар усаа хангалтыг чигдэг нэг арга. Хоёрдугаарх нь болохоор бид нар хэрэглээндээ өөрчлөлт хийж усыг дахин ашигладаг хэмжээнд оруулъя. Жишээлбэл Апу компаниас гарч байгаа, Coca-Cola компаниас гарч байгаа хаягдл ус нь Апу компанийн ашигын тэдэн хувийг эзэлдэг байгаас. Coca-Cola-гийн усны тэдэн хувийг эзэлдэг ус. Жишээл яг одоо Coca-Cola үйлдвэрийн хаягдл усыг амгалангийн цахилгаан станцд өгөх тухайн асуудал яригдчих. Яагаад гэвэл Coca-Cola компани хаягдл усыг бохирын шугамд хийснээрээ тэрбум гаруй төгрөг төлдөг бол өөр газар өгч юм бол тэр тэрбум төгрөг нь
Тэгээд мөнгөөр зараад говь нь болохоор цэвэр усыг өндөр үнэтэй авч ирснаас апугийн аюул усыг хямдхан зараад бүтээгдэхүүнийхээ зардлыг бууруулаад тэндээсээ ашгаа нэмэгдүүлж. Ингээд бид нар усныхаа ашиглалтыг дахин эргэлдүүлдэг. Ялангуяа хаяг усны бизнес гэдэг энэ зүйлийг бий болгох юмсан гэсэн ийм хоёр дахь арга зам. За гурав дахь нь жирийн юм шиг боловч Монгол Улаанбаатар хотод 371 мянган дээвэр байна. 20 минут бороо орлоо гэж бодъё. Улаанбаатар хотод байж байгаа 371 мянган дээвэр дунджаар 100 м2 гэж бодох юм бол 20 минутын бороон дотор 670 орчим мянган метр куб усыг хоригдлуулах боломжтой. Гэтэл Өмнө Говь аймгийн Далан задгад сум жилийн хугацаанд 700 мянган метр куб ус хэрэглэдэг. Тэгэхээр усны үнцэн гэдэг зүйлийг эдийн засгийн утгаар нь ч тэр нийгэм соёлын утгаар нь ч тэр нөгөө сүсэг бишрэл цэнгэг ариун өвөг дээдэс үр хойч гэдэг утгаар нь тэр бүгдээрнгээс нь үнэлж сураасаа гэж. Тэгээд одоо Улаанбаатар хотод дээврийн усыг хоригдлуулж байгаа газар үндсэндээ байхгүй. Одоогийн байдлаар бид нар хоногт 300 орчим мянган метр куб ус хэрэглэж байна. Улаанбаатар хотод 2040 он гэхэд энэ тоо 1 сая метр куб болох шинжтэй байна. Бидний хангаж чадах усны хэмжээ 450 орчим мянган метр куб ус. Цааталт нь 550 согт дутаж байна. Яах вэ? Мэдээж болдог бол амжуулдаг бол мөнгөнд байвал туулгал дээр усан сангаа барь. Түрүүн Өмнө Говьд одоо бид жишээ авч ирсэн. Өмнө Говь аймгийн Далан задгад хот бол Монгол улсын аймгийн төвүүдээс хамгийн түрүүнд усан бассейнтэй болсон газар. Тэр маш сайхан. Тэр говьд байдаг хүмүүс усан сэлдэг болно гэдэг маш сайхан. Харамсалтай нь тэр бассейныхаа усыг шууд бохирлогоо хийдэг. Тэгвэл ядаж тэр бассейны хаягдал ус нь Өмнө Говь аймгийн төв дээр байж байгаа 5 машин угаалгын газрын түүхийд болгоолтой. Гэх мэтэр. Ийм учраас бид нар усны хэрэглээг, усан хангамжийг яаж сайжруулах вэ гэдэг үгэн дээр ард иргэд бизнес эрхлэгчдийн маань үүрэг юм уу өөрсдийнхөө зардлыг богсгох, ашиг нэмэгдүүлэх арга нь усны дахин хэрэглээг бий болгох. Яг энэ дээр манай монголчууд нөгөө дээр үеэсээ дандаа тунгалаг цэвэр ус ундаалж хэрэглэж ирсэн болохоор сэтгэлгээнийх нь хувьд сэжиглэж хандаад идэх юм болов энэ сэтгэлгээг яаж өөрчлөв? Би нэг хүн загнуулсан л та. Миний үеийн эмэгтэй. Чи яахаараа хүний хэрглэж исэн муухай усаар миний машиныг угаагээд байгаа юм бэ гэж. Тэр машин гэж тийм үнцэнтэй идэв. Цагаа тулахаар машин нь жорлонгийн усаар бохирдсон усыг туулаад явж байгааг тэр эмэгтэй маань өөрөө мэдэхгүй. Машина дахин ашигласан уснаас хармалчаад гудамжаар явж байгаа усандаа болохоор халдвар төвчин тарах аюултай усыг үр хүүхдэд аваачиж байгаа гэдгээ тэр эмэгтэй мэдэхгүй сууж. Хүний уух ус гэдэг үгний ардталт нь хүн өдөрт 2 литр ус луудаг. За бусад хэрэглээг нэмье. Шүдээ угаах энэ төр. Тэгэхээр нэг хүнд ердөө 5 литр маш цэнгэг ус хэрэгтэй. Энэ ус бидэнд хангалттай бий. Харин бусад хэрэглээг жишээлх юм бол одоо манай монголчууд одоо саяын эмэгтэйг хүртэл би гэж хэлмээр л санагдчихсэн. Бээжинд очиод зочд буудалд оронгууд орны хажууталд 2 ширхэг ус байгаа. Тэр юу гэсэн үг вэ гэхээр энэ усыг уугаарай, карантины усыг ууж болохгүй шүү, дахин ашиглаж байгаа ус шүү гэж. Ямар ч асуудалгүй бид нар усанд ороод явчихдаг. Тэгээ уугахтай болоход нөгөө ус. Тэнд болдог мөртлөө өөрийнхөө хэмжээнд болохгүй гэхээр тэнд байж байгаа хүмүүсийн үр хүүхдэд нь усыг үлдээчээд өөрийнхөө хүүхдийн уух усыг л ууж байгаатай адилхан учраас энийг тэр эмэгтэй юм уу тэр хүмүүсийн буруу огт биш харин бид дутуу тайлбарлаад байна л гэсэн. Тэгэхээр одоо хамгийн гол юм бол туулголыг туулгол хэвээр нь байлгая гэж бодвол бид нар бүгдээрээ нийлээд туулголоо хамгаалах хэрэгтэй. Гэхдээ туулголоо хамгаалахын тулд талбай дээр гараад жигсахаас илүү гэртээ байж байгаа карантинтай усаа зөв зүйтэй ашиглах нь хэрэгтэй маа гэдгийг л ойлгуулах нь хамгийн чухал. Европын нөгөө Альпийн нурууны усыг чинь шууд хэрэглэхэд тохиромжтой гэж зэс турбаагаар ингээл нөгөө хүмүүс нь хэрэглэдэг штэ. Тэр шиг манай Монголын усын эрдэслэх чанар нь ер нь ямар байдаг талаар та тодорхойлж. Тэгэхээр хаанаас усаа авч байгаас их шалтгаална. Жишээлх юм бол манай Монгол ус маш өргөн удам нутаг дэвсгэртэй учраас хангайн бүсийн ус, говийн бүсийн ус, тал нутгийн ус, уулын ус бүгдээрээ өөр. Жишээлбэл говьд ямар усыг аршаан гэж нэрлэдэг вэ? Хамгийн сайхан цэнгэг усыг аршаан гэдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн тийм давс байхгүй ус. Гэтэл хангайд цэвэр цэнгэг ус ихтэй учраас ямар нэгэн эрдэс бодистой ус байх юм бол тэрийг аршаан гэж нэрлэж байна. Алтан дэвшийн хөндий буюу
хүн чулууны хонхор гэж нэрлэгддэг энэ Улаанбаатар хот оршин сууж байгаа энд байж байгаа усаар жишээ авах юм бол гайхамшигтай зингийг устай маш азтай хүмүүс бид нар. Гэтэл зарим газар бас тэр болгон зарим сумдын жишээ одоо манай Монгол улсад бол 30 гаруй сумдууд байж байна. Унтны усны чанарын хувьд шаардлага хангахад хэцүү. За одоо миний өвөг дээд суулдаг засагтхааны хөх арчвал яагаад хөх арчвал вэ гэсэн бэ гэхээр хит их эрдэс бодистой ус удаан хугацаагаар хэрэглэснээс болоод нөгөө арсанд очих ёстой чигшил очихгүй болсон байж байгаа. Жишээд ийм асуудлууд байгаа ч гэсэн ерөнхий байдлаар нь аваад үзэх юм бол Монгол улсад байж байгаа энэ усны нөөц бол бас л дэлхийд ховорт гэж хэлж болохоор үнэхээр гайхамшигтай усны нөөц. Энэ нөөцөө бид нар аль болохоор арвижуулах, хуримтлуулах, цуглуулах, зүй зүйтэй ашиглах тухайн асуудал гарах юм. Отгон тэнгэр хайрхны мөнх цаснаас хайлж байгаа усыг завхан гол дээр тогтоож барьж авч чадсан. Энэ бол гигэн нуур. Энэ гигэн нуурын энэ ариун сайхан усыг одоо би тэнд төрсөн учраас хэлж байгаа. 46 км татаад Говь Алтай аймгийн Алтай хот одооны нэрээр 9 булаг сум тэр завхан голын усыг ууж. Иргэддээ сайхан усыг хүргэнэ гэдэг үг нь цадалтай эдийн засгийн асуудалтай. Жишээлбэл Говь Алтай аймгийнхан 5 төгрөгийн ус ууж байгаа. Яагаад гэвэл тэр 46 км татж байгаа учраас цахилгааны улам бусад зардлууд нь нэмэгдэнэ. Бидний ууж байгаа ус маань улам цэвэр ариул болох ёстой. Тийм учраас одоо бидний дараагийн алхам ган хоолой, зис хоолой, мөнгөжүүлэгч гэдэг юм уу тухайн үеийн шинжлэх ухааны техник яаж хөгжин тэр хэмжээнд л очих ёстой. Зүгээр яг монголчуудын тухайд аваад үзэх юм бол монголчууд мөнгө аягийг их хэрэглэдэг байсан. Бидний зарим дэлхийн зарим хүмүүсийн улсуудын боддог шиг монголчууд гоё харагдахын тулд мөнгө аягийг хязгаарч хэрэглэж байгаагүй. Харин мөнгө гэдэг тэр химийн бодис нь усыг цэнгэгжүүлж идэм байна. Усны шин чанарыг улам дэмждэм байна гэдгийг ойлгосон учраас тэр мөнгөжүүлээд буюу мөнгөн маш энгийн шүү дээ. Мөнгөжүүлнэхэр хүмүүс яагаад зүгээр мөнгө аяган дотор усыгээ тонуулаад өглөө нь уухал асуудал. Ийм гоё усаа тэгээд бохирдуулахгүй хадгалж хамгаалахад монгол хүний эрхэмлэх чухал 3 зүйлийг хэлж өгөөч юу вэ? Европынхныг дагаад энэ ус минийхаа гэж битгий бодосоо л гэж хэлмээр. Энэ ус бол өр хүүхдүүдтэй үлдээх ёстой ус гэж хэрвээ тэгж ойлгож чадах юм бол өглөө шүдээ угаахтаа крантай хаахын утга учирыг ойлгоо. Дээврийнхаа усыг цуглуулад тэр усаа жорлондоо хийчмээр юм биш үү гэж бодох. Эсвэл будаа агшаахын өмнө будаагаа угаагаад гарч байгаа усаар цэцгээ услан гэдгээ ойлгоо. Тийм учраас хамгийн нэгдүгürt бол хандлагын тухай асуудал зөрчил амьдралтаа бол би дуусчих юм чинь ямар хамаатай гэж боддог. Тэгвэл монголчуудын хувьд бол нүүдэлчдийн хувьд бол хизээч дуусахгүй мөнхийн эргэлт учраас тэр мөнхийн эргэлтийг хэвээрнүүлдэхийн тулд хойч үедээ усаалдаг гэсэн энэ нэгдүгээрх нэг зүйл. Хоёрдугаарх нь ялангуяа бизнесмэнүүдийн хувьд та яах гэж бизнес эрхэлж байгаа? Мэдхгүй тэр ашиг орлого гэдэг юм би одоо сайн мэдгүй. Зүгээр ямар ч байсан миний бодлоор 20 жилийн дараа тэр бизнес нь тэр чигээрээ явж байгаасай. 40 жилийн дараа тэр чигээрээ бизнес нь явж байгаасай л гэж бодож байгаа бол гол усыг хайрладаг байгаас. Жишээлх юм бол Улаанбаатар хотод үйл хөдлөл хөрөнгийн бизнес эрхэлдэг хүний ирээдүйдээ тавих зорилго нь тэр үйл хөдлөл хөрөнгийнх нь үнэн битгий унаасаа болдог бол үнэн нэмэгдээсэй гэж хүсэж байгаа. Гэтэл тэр хүн асар олон байшинтай болоод зарах гад бэлдээд байж атал туулгол тасалдах юм уу эсвэл туулгол бохирдсон өмхөн нэртэй болчих юм бол нөгөө байшин өмнө огт хүрэхгүй. Тэгэхээр та тогтвортой бизнес эрхлэе, өөрийнхөө ашигыг тогтвортой байлгая, өөрийнхөө бизнесийн ирээдүйг баталгаатай болгоё гэх юм бол усанд хөрөнгө оруулалт хийгээч. Ус холбоогүй зүйл гэж хаач байхгүй. Худалдааны төвүүд байдаг. Худалдааны төвүүдэд нэг ч жорлон байхгүй бол тэр худалдааны төвийн борлуулалт явахгүй. 2003-4 онд хийжсэн тухайн үед Монголд ганцхан байсан учраас за одоо нэрийг нэлээд яг худалдааны төвд бидний хийсэн тооллого буюу жорлонгуудаа янзлахаас өмнө хоногт 22,000 хүн ордог байсан. Жорлонгуудаа янзлсны дараа хоногт 23 болж баг өөрчлөгдөөгүй шахам. Тэгсэн мөртлөө нэг үйлчлүүлэгчийн тэр худалдааны төв дотор үйлчлүүлэх юуны тоо нэмэгдээд, хугацаа нэмэгдээд хүнсний бараануудын борлуулалтын орлого 40-50% нэмэгдсэн. 3 дугаарт нь бүгдээр нь нийлээд юу хийх юм бэ гэж. Маргааш сайхан байхын төлөө. Өнөөдөр сайхан байхын төлөө. Тэгвэл өнөөдөр сайхан байна гэдэг нь юу вэ гэхээр би одоо тийм л юм бодоод байгаа. Ерөөсөө л усны асуудал. Хэрвээ бид хичнээн сайхан байшинтай байлаа гэд хичнээн сайхан өндөр цалинтай байлаа гэд уух ус нь байхгүй бол тэр
хангамж сайхан юмны хэрэггүй болох учраас төр засаг тэргүүтэйгээрээ ард иргэдэн сая миний хэлэх гэж оролцсон бизнесийнх нь бүгдээрээ усандаа анхаарлаа хандуулдаг байгаасаа гэсэн нэг ийм л гурван зүйлийг хэлэх юм. Ягаад би энэ дунд та бүхэн маань бас гайхаж магадгүй энэ нөхөр ерөөсөө хөдөө аж ахуйн асуудлыг огт ярьсангүй гэж. Би хөдөө аж ахуй дээр ер нь их ярьдаггүй. Ягаад гэвэл хөдөө аж ахуй гэдэг маань түрүүний миний хэлсэн нөгөө байгалийн усны эргэлтийг дэмжиж яадаг учраас бид нар байгалийн эргэлтэн дундаас нь хүчээр орж байгаа бизнесүүдэд харин бодох хэрэгтэй. Тийм учраас бүгдээрээ нийлээд бидний амьдралын үндэс болсон энэ голуудаа хамгаалах үйл ажиллагаа нэгдсэн байдлаар бүгд хамтдаа хийдэг байгаасаа. Туулгалын эдийн засгийн үнцнийг та юу гэж тодорхойлов? Бид нар туулгалыг ашиглаж юм, тийм болохоор үнцэнтэй. Улаанбаатар хот гэдэг хот за магадгүй Монгол улс одоогийн байдлаар нэгэнт нийслэл хот учраас оршин тогтнох уугүй юу гэдэгтээ тэнцэх хэмжээний үнцэнтэй л гэж хэлмээр байна. Би бол ер нь усыг бол юугаар ч үнэлж болохгүй, устай үнэлэмжээрээ дүүцэж болох ганцхан юм байдаг гэж боддог. Тэр нь амнаас. Усыг ердөө амнасаар л үнэл. Яг эдийн засгийн үүднээс нь буюу мөнгө төгрөгөөр үнэлэх шаардлагатай болох юм бол бидний олж байгаа Улаанбаатар хотод болоод 880 км урсж байгаа туулгалыг дагаж олж байгаа бүх орлого, ашиг бүгдээрингийн нийлүүлээд туулгалын үнц гэж гаргаж ирж болно. Туулгал маань үндсэндээ эхээсээ аваад за тэрэлжийг буюу цонжин болдог хүртэл ямар нэгэн бохирдлын асуудал огт байхгүй байжгаад цонжин болдгийн буюу налаах орчмоос эхлээд анхны бохирдлын шинж тэмдгүүд ажиглагдаад зайсангийн гүүрэн дээрээс бохирдолтой болж эхлээд сонгины гүүрний орчмоос асар их маш их бохирдолтой болоод тэгээд алтан булаг өндөр ширээт лүн гэж жоохон 100 гаруй км урсаж жоохон цэвэршиж ирж явж байгаад лүнгийн гүүрнээс доошо заамар руу ороо явчихдаг. Ингээд туулгал дэлхий дээр хамгийн том стресстэй голуудын нэг болоо явчихдаг. Ашиглалт гэхээр ус хутгаж аваад хийж байгаа хүнийг зөвхөн ашиглаж ийн гэж бодоод байгаа. Огт үгүй. Туулгал байж байгаагаараа өөрөө тэр байшингийн зарагдаж байгаа туулгалыг харж байхын тулд богдуулыг харж байхын тулд тэр том цонхтой байшингийг худалдаж авч ийн гэдэг утгаараа ч гэсэн эдийн засгийн үнц нь орж ирж байгаа. Тэгэхээр усны эдийн засгийн үнц нь усныг ашиглаад олж байгаа ашиг орлогоор нь шууд тодорхойлох бүрэн боломжтой гэж. Хэрвээ ингэж бодох юм бол Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 80% нь өөрөө туулгалын үнц нь болоод хувирч байгаа. Туулгалын 3 газар усан сан байгуулна гэдэг байна шүү дээ. Энэ ажил ер нь хэр урагштай явж байгаа вэ? Хүндрэлүүд нэлээд олон байж байгаа. Зүгээр энгийн жижигхэн хүндрэлээс нэрээ 3 байршлын алийг сонгох вэ гэдэг. Хамгийн дээдлийнх нь Улаанбаатар хотоос 80 км зайтай байж байгаа. Сайхан харьцангуй усан сан барьчих боломжтой. Гэтэл 80 км хоолой татах. За ингээд жишээлбэл дутагдaltaй тал нь энэ. Улаанбаатар хотод хамгийн ойрхон байж байгаа байршил дээр нь мөн байршил сайхан байж байдаг. Шууд хоолой татах хэрэггүй, шууд Улаанбаатарын шугам толгоч боломжтой байж байдаг. Гэтэл тэнд айлууд байж байдаг. Гэх мэтээр ингээд ийм жижигхэн хүндрэлүүд байгаа. Нөгөө том хүндрэл нь буюу бас барихад хэцүү байгаад байгаа нэг зүйл нь санхүүжилтийн асуудал. Усан дээр хөрөнгө оруулсан хүн нь усныхаа эзэн байж болохгүй. Усны салбарын хөрөнгө оруулалтын хамгийн чухал зүйл нь энэ. Усан дээр усаа зараад мөнгө олно гэдэг ийм хөрөнгө оруулагч орж ирэх юм бол бидэнд аюултай. Тэгээд альва нэгэн усан санг барих. За жоохон хэтрүүлсэн өндөр дүнгээр хэлэх юм бол нэг 500 за 500-аас 500 саяас тэрбум орчим долларын хэмжээнд байж байгаа гэж бодох юм бол манай жилийн төсвийн үндсэндээ 10% байж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ үүднээсээ жоохон хүндрэл байгаад байгаа. Ер нь бол манай үндсэн хуулийн цаас ёсоор ус бол төрийн нийтийн өмч учраас усаа хэн нэгэнд өмчлүүлэхийн тулд бид нар хөрөнгө оруулалтыг маш ухаалаг хөрөнгө оруулалт ордог. Тэр нь ямар нэгэн байдлаар усны өмчлөлийн асуудалтай бидний яриад байгаа үнцний асуудалтай холбогдох ямар ч боломжгүй тийм л байдлаар шийтгэхэд энэ бол одоо алсын хүндрэл энэ за хүндрэл гэхээсээ илүү заавал тэрийг хүнд гэж хэлэхээсээ илүү бидний шийдэл олохын тулд толгоогоо маш сайн ажилуулах уран ухаан гаргах юм үйл ажиллагаа л гэж бодоод байна. Тэгэхээр ганцхан туул гол дээр биш бид нар хэрлэн гол дээр, орхон гол дээр, ховд гол дээр, иг гол дээр, онг дээр гэдэг байдраг дээр гэдэг олон асуудлууд ярьж байгаа учраас энэ болгон дээр бид нар маш сайн
юу яах хэвээр анхаарал тавих хэвээр. Дээр нь бүх төрлийн эдийн засгийн, нийгмийн, усны салбар шинжлэх ухаануудын, геофизикийн, геодезийн гэдэг бүх шинжилгээ судалгаа бүр маш нарийн хийх ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийн шин нөлөөллүүдийг ч бас зайлшгүй судлах хэрэгтэй учраас энэ ажил бол бас тийм энгийн ажил биш. Гэхдээ хийхээс өөр аргагүй. Хийхийн тулд инженерийн маш нарийн шийдлүүд хэрэгтэй. Цахилгаан станцууд гүний ус ашиглаж байгаа гэдэг ба шүү дээ. Мянганы сорилын сангийн төслөөр барьж байгаа үйлдвэрээс гарч байгаа усыг одоо тэрний оронд хэрэглэнэ гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ мянганы сорилын сангийн төслийн энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг нь яаж тогтвортой байлгахын, тэнд ажиллах боловсон хүч нь хүний нөөц хэр бэлтгэгдэж байгаа юм. Яг болсон хүчний тухайд бол нэх санаа зовхгүй байна, бэлтгэгдэх болох байх. Зүгээр мянганы сорилын сангийн одоо хийж байгаа ажлын үр дүн юу вэ гэхээр хэрвээ бид нар биокомбинат хоёр янзын юм байгаа. Нэгдүгürt нь усны нөөц талаасаа тэр нь биокомбинат, шувуу фабрик гэж бидний ярьдаг тэр орчмоос шинэ усны нөөц илрүүлж гаргаагүй байсан бол Улаанбаатар хот 2030-ад оны орчим усны нөөцийн хомсдолд орох байсан буюу бидэнд хэрэгцээтэй хэмжээний усаа гаргаж авч чадахгүй байсан. Энийг нэгдүгээр шийдэж байгаа. Хоёрдугаарт нь төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг дахин цэвэршүүлээд юунд өгөө, станцд өгөө. Тэгэхээр станц маань өөрөө үнс зайлуулахад цэвэрхэн ус шаардлагагүй. Мянганы сорилын сангийн төслийн үр дүнд нэгдүгээрт бид нар усны нөөцөө нэмэгдүүлж чадсан байна. Хоёрдугаарт нь усны дахин ашиглалтыг жинхэнэ ус утгаар нь бий болгож чадлаа. Тэр нь хоногт 50,000 м3 ус. Төслийн үйл ажиллагаа дуусах үед 3-4 цахилгаан станц маань хоногийн 50,000 м3 усыг тэндээс авах боломжтой болох нь байна. Нөгөө талдаа Coca-Cola үйлдвэрийн хаягдл усыг амгалангийн цахилгаан станц авах тухай асуудал яригдчихэж байгаа. Ингээд Монгол улсад түрүү миний яриад хэрэгтэй гэж яриад байсан усны дахин ашиглалт байна. Бодитоор эхэлчих юм. Тэндээс үр ашиг нь харагдаж эхэлнэ. Би одоо зөв санаж байгаа бол жишээлбэл 4-р цахилгаан станц манай усны газраас дүгнэлт гаргуулад нэг 600 орчим сая төгрөг жилд төлж байгаа. Тэгвэл нөгөө цэвэр усаа авахаа болчих юм бол энэ утгаар нь бодох юм бол эдийн засгийн жинхэнэ эдийн засгийн үр ашигаар нь тооцоод үзэх юм бол мянган сорилын сангийн хийж байгаа үйл нь нөөц тогтоос нь үнэлж баршгүй том юм болж байгаа. Усны салбар хүний нөөцийн хомсдолд ороод байгаа нь үнэн хэцүү байгаа. Гэхдээ яг энэ салбар буюу ус хангамжийн асуудал дээр бол харьцангуй гайгүй байх, дээр нь маш богино хугацаанд шийдчих боломжтой. Аль хэдийн мянганы сорилын сан маань үйл ажиллагаа явуулаад 3-4 жил болох хугацаанд шүтээчдэр шинжлэх ухааны технологийн сургууль дээр суралцж байгаа, ус хангамжийн инженерийн ангид суралцж байгаа оюутнуудын тоо нэмэгдсэн учраас бол би тэн дээр санаа зовхгүй байгаа. Харин манай гадаргын ус, газрын доорх ус, геодез, усны барилга байгууламжийн инженерүүдийн сурч байгаа оюутнуудын тоо нэмэгдэхгүй байгаад их санаа зовж байна. Та хэлжсэн ч гэсэн Монголын газар нутгийн нэг хэмжээнд гүний усын дөнгөж 16% судалсан байдгаа, үлдсэн хэсэгт нь судалгаа хийх хэрэгтэй гэжсэн. Тэр судалгаа хийж эхэлсэн. Монгол улсын нутаг дэвсгэрийн нэг 17% нь газрын доорх усны судалгаа хийсэн байдаг. Монгол улсын нутаг дэвсгэрийн 87% нь геологийн судалгаа хийсэн байгаа. Буюу бид нар хаана алт байна, хаана зис байна, хаана одоо юу гэдэг тэрийг мэддэг. Тэгсэн мөртлөө усаа мэдэхгүй сууж. Энэ бол үнэхээр одоо сүүлийн 30 жилийн хугацаанд хийсэн бидний алдаа. Геолог буюу одоо муухагаар хэлчихээ алтаа хайгаад байдаг усаа хайдгүй л гэсэн үг. Мэдээж яаж газар усан ус гарч ирнэ. Гэхдээ танд хэдийн хэмжээний ус хэрэгтэй байна гэдгийг шийдэх. Уух усыг бол бид нар олж байна. За тэгээд газрын доорх усны эрэл хайгуулыг хийх ёстой. Энэ жилээс эхлээд нэлээд бас яригдсны үр дүнд төсөв хөрөнгөн ч гэсэн нэмэгдэж байна. Бид нар газрын доорх усны эрэл хайгуулыг хийн. Хийгээд хангалттай хэмжээний ус олох уу, олохгүй юу? Тэр олдож байгаа ус маань ямар чанартай байх уу? Жишээлбэл унтын усны шаардлага хангах уу, хангахгүй юу? За тэр батхан ус оллоо гэж бодоход газрын доорх усаа уул уурхайн зориулалтаар ашиглуулах уугүй юу гэдэг чинь хүртэл бидний өөрсдийн одоо шийдэх асуудал. Усны нөөцөө бид нар бүрэн дүрэн тодорхойлох ёстой. Энд ус байна, тэнд ус байхгүй байна. Тийм болохоор энэ нөөцийг ашиглахын тулд ингэж ашиглая. Эсвэл энэ хотыг байгуулъя, энэ юуг уул уурхайг ажилуулъя гэдэг тийм шинжилгээ гарах хэрэгтэй. Яг ойрын 10 жилийн хугацаанд бол би одоо танд 17% гэж байгаа бол нэг 10 жилийн дараа нэг ядаж нэг 50-60% нь бид нар
судалгаа шинжилгээ хийчлээ гэж хэлэх болов уу гэж найдаж. Төв цэвэрлэх байгууламж одоо хэр ажиллаж байгаа юм? Ер нь стандартаа барьж байгаа бол Төв цэвэрлэх байгууламж хоногт 170 мянган метр кубус ирээд байвал тэрийг сайхан цэвэрлээд байх боломжтой гэсэн. Төв цэвэрлэх байгууламж нь өөрийнхөө хүчин чадлын хэмжээнд маш сайн ажиллаж байгаа. Харамсалтай нь бид нар 170 биш 190 рүү 200 руу 200 давсан усыг авчиж өгч байгаа. Яагаад машин уулын газар дээр усаа дахиж ашиглая? Яагаад дахиж усаа ашиглая гэж яриад байгаа шалтгаан ердөөлийн төв цэвэрлэх байгууламж руу очиж байгаа усны хэмжээг багасгах чадах юм бол төв цэвэрлэх байгууламж нь өшөө сайн цэвэрлж чадна. Тэгснээр туул голын бохирдол багасна. Туул голын бохирдол багаснаар бидний үр хүүхдүүдийн ханиа тусдаг тоон багасна. Ханиа тусдаг тоон багаснаар бид нар эмнэлэгтээ шалан дээр биш харин орон дээр хэвтэх боломжтой болдог гэж. Тэгэхээр шүдээ угаахтаа усаа хаана гэдэг үгний арт талд нь төв цэвэрлэх байгууламжийн ач холбогдолыг багасгах чинь гэдгийг л ойлгочих юм бол туул гол маань цэвэршгээр тогтохгүй бид нар өөрсдөө эрүүл сайн болов. монголчуудын усанд хандах хандлага нүүдэлчин соёлтойгоо холбоотой их өвөрмөц онцлогтой байдаг. Энэ хандлага одоо орчин цагт хэр өөрчлөгдөж байна? Асар их өөрчлөгдөж байна, мартчихин харамсалтай нь. Унгарт сургууль төгсчөөд дараа нь Монголд ажиллаж байх үедээ 2005 онд Францын нэг эрдэмтэнтэй Монголд уулзч байсан. Тэр эрдэмтнийг 14 хоног ажилласны дараа танай Монгол улсад байгаль орчны хууль хэрэггүй юм байна. Та нар ёс заншлаа дагчих юм бол дэлхийд гайхамшигтай юутай байгаль орчныг хамгаалдаг хүмүүс байна гэж хэлж ирсэн. Тэр үед нь би сайн ойлгоогүй. Тэр үед бол би нөгөө нормативизм гэж юмыг дагдаг буюу хуулиар л бүх юмыг зохицуулна гэж итгэцэн байсан залуу хуульч байсан учраас сайн ойлгоогүй юм шиг. Одоо эргээд бодохоор үнэхээр хэрвээ бид нар ус байгаль орчинтой холбоотой зан заншлаа хадгалж үлдэж чадсан бол бид нар эсвэл тайлбарлаж чадсан бол бид нар маш сайхан байх үжил гэж бодогдод. Жишээлбэл одоо нөгөө булгийн ихэн дээр байшин барилга барьдаггүй. За цустай хутгаар булаг руу хүрдэггүй ч гэдэг юм уу. Шин орой булаг дээр очихгүй. Тэгээ ихэнх хүмүүс маань мухар сүсэг гэдэг байдлаар ингээд ойлгож явцсан байдаг. Дэлхийд алдартай одоо өөрхий бас бурхан болцсон Эмото Масаро гэж Японы эрдэмтэн хэлжсэн зүйлүүдийн тэр нь чиний наад ярианаас хараад хахад танай монголчууд чинь миний гаргаж ирэх гээд байгаа ус амьтаа гэдэг юмыг танай монголчууд чинь мэддэг байсан юм шүү гэд. За тэнд ганцхан л нэг юм дээр бүр нүдэн гайхаад би сайн ойлгосонгүй. Хүүхэд уйлаад ахаар одоо хөлснө гэж ярьдаг. Аяганд ус хийгээд нар бүрөө 3 эргүүлээд тэгээд хаяавчаар гаргаад цацгаар хүүхд зүгээр болчтгоо гэдгийг надаас хэд дахин асуусан. Тэгээ сүулдэ за наа чинь ерөөсөө яг нөгөө миний яриад байгаа ус амьтаа гэдэг мэдээлэл дамжуулдаг гэдгийг харж байна. Хүүхдийн биед байгаа муу энергийг тэр усандаа шингээгээд гаргаад хайчиж байна. Тэгэхээр ийм хүчтэй соёл иргэншилтэй, зан заншилтай байсан бид харамсалтай нэнийг мартчихна. Мартахгүй тулд яах вэ гэдээ хэлэхээр бид нар тэр соёл иргэншлийг хэвээр нөрөглүүлэх хэрэгтэй. Гэтэл харамсалтай өнөөдөр бид нар морь унахаа болцсон. Тэгэхээр морь унахаа болцсон хүмүүстээр морь харна гэдэг ойлголт байхгүй болчихсон. Тэгээ яг энэ үнтэй адилханаар гинтхэн асар хүчтэйгээр заавал тийм харийн мэрийн гэдэг утгаар биш асар хүчтэйгээр өөр соёл иргэншил орж ирж байгаа учраас бид нар нүүдлийн соёл иргэншлээс маш богино хугацаанд суурьшин соёл иргэншилд шилжиж байгаа учраас бид нар хоёр соёл иргэншлийн дунд төөрцөн байгаа ард түмэн яг одоо бид нар сууж байна. Энэ дундаас аль болохоор их хэмжээний нүүдэлчдийн соёл иргэншлийн зан заншлаа авч үлдэж чадах юм бол бидэнд маш хэрэгтэй. Одоо жишээлбэл өглөө сүгэ өргөд. Ээжийнхээ алтан овоо минь, алтан дайр ганга минь, ганга нуур минь гэж юу яахыг өргөөд нойрмог бахта тэгж өргөж байгааг сонссон хүүхд хизээж ганга нуурыг одоо устгахгүй. Тэр нь өөрөө гайхамшиг байсан. Гэтэл харамсалтай нь тэр сүүгээрээ машины маань муухай олголоо гэдэг. Өөрөөр хэлбэл тэр нөгөө сэтгэхүйн ач холбогдлыг нь материалыг хор хохирол болгож тайлбарласнаас болоод асуудал өөр болцсон байж байгаа шиг. Гэтэл нөгөө талдаа гэрээсээ гарч юм уу эсвэл гэрийнхээ үүднээс сүү өргөдөг байсан хүмүүс байшингийн 5 давхрын 10 давхрын тактын дээрээс өрг хөрчин шал өөр болчихно. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө өөрчлөгдөж болж. Гэхдээ миний нэг
одоо ажиллахыг хүсээд байгаа, бас ажиллах гэж явах оролдож байгаа юм бол ядаж устай холбоотой зүйлийг нь аваад үлдэхин сан гэдэг. Ер нь бол булаг усыг хамгаалахад булганы тарих гэж нэг үг байдаг. Энийг бид нар маш энгийн байдлаар зүгээр л булганы ихийг тойруулаад хашаа барьж эхэлсэн. Үр дүнгээ өгсөн. Одоо бид нар булганы ихийг хамгаалах хаших аргачлал гэдээ батлаад гаргаж байна. Тэгэхээр тэр булгийн тарих гэдэг үг маш энгийн зүгээр л нэг үг юм шиг боловч цагаа тулахаар тэнд малыг хүртэл оруулахгүйгээр хамгаалж чадах юм бол булаг сэргдэг гэдгийг ард түмэн маань өвд эцэс маань мэддэг байж л гэсэн үг. Тэгэхээр бид магадгүй мэдэх ёстой, авч үлдэх ёстой зүйлийнхаа 90%-ийг алдсан байж магадгүй. Гэхдээ тэр 1% ч гэсэн бидэнд асар хэрэгтэй байж магадгүй маа л гэж тийм зүйл хэлэх. Галлаанчуудын сэтгэхүйд ерөөсөө л их уснаас хамгаалах, үерээс хамгаалах. Галлаандын алдартай салхин терм байдаг. Доор байж байгаа усыг 1 метр өргөж ус одоо зайлуулна гэж хэлэхэд хаашаа усыг холдуулах арга хэрэгсэл юм байна шүү дээ. Терм байна. За гэтэл Австралид ямар аа? Австралийн эрэг орчимд байж байгаа Сиднейч үдээ мууч үдээ энэ хотуудын хувьд далайн цунами болоод далайн аюулаас хэрхэн яаж хамгаалах вэ гэдгээс. Гэтэл Австрали твд одоо гүнд нь байж байгаа уугуул иргэдийн тухайд бол яаж усыг олох вэ? Усны нөөцийг яаж хамгаалах вэ гэдэг асуудал. Израильчуудын тухайд бол ерөөсөө л далайн усыг яаж юу руу оруулж ирэх вэ? Цөл рүү аль болохоор гүнзгий газар руу татах вэ? Тэр татж байгаа хугацаанд дотор нь яаж далайн усыг давснаас нь цэнгэржүүлж хэрэглэх вэ гэдэг асуудал яригдж байгаа чинь. Одоо би их олон жил ажилласан сүүлийн үед их харилцаатай ажиллаж байгаа манай унгарчуудын хувьд бол Дунай мөрөн, Тиса мөрөн гэдэг хоёр том мөрний ирэг дээр байдаг. Энэ хоёр мөрний үерийн аюулаас хамгаалах тухай асуудал ирэг дээр нь хүчтэй яригджээтэл дөнгөж 30-40 км-ийн энэ хоёр голын мөрний дунд 30-40 км-ийн зайтай дундаа нэг 100 км-ийн зайтай хоёр гол байж байгаа. Тэрний дунд цэг дээр нь гандуу болоод гам болж идэг. Тэгэхээр Унгар улсын хувьд бол жишээлх юм бол үерээс хамгаалах ажиллагааг гангаас хамгаалах ажиллагаатай яаж уялдуулах вэ гэдгийг ярьдаг байна. Одоо бид хойд хөрштэйг жишээлбэл одоо хойд хөрштэй мөнгө цас хайлаад байна гэхээр ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй ч байхад одоо мэдээж ойлгож байгаа. Гэхдээ тэдэнд тулгамдсан асуудал биш. Яг цагаа тулах юм бол бид нар юу гэдэг галлаандын менежмент, тэрний менежмент гэж ярих биш. Яг л өөрсдийнхөө Монголын нөхцөлд таарсан юмыг л олох хэрэгтэй. Энэ жил юунд үер боллоо? Улаанбаатар хот орчимд үер боллоо. Сэлэн мөрний усны түвшин нэмэгдлээ. Гэтэл би энэ жил анх удаа юу харлаа? Дархтын хотворд гам болж байгааг харлаа. Шишгэд холд мэлтэлцээ урсж идэг, цагаан нуур байж идэг. Гэтэл цагаан нуурын ирэг дээр цагаан нуур сумын төв маань хамар хатах өвсгөө болцсон 6 сард байж байгааг харлаа. Тэгэхээр энэ өөрөө гамшиг болоод байгаа учраас бид нар эндээ таарсан менежменттэй л хийх ёстой. Бид өөрсдөө усанд хандах хандлагаа өөрчлөөд усыг нэгдүгээр шинжилх ухааны үндэстэйгээр хоёрдугаарт ард түмнийхээ өгд эцсийнхээ өв уламжил дээр тулгуурласан өөрийн нөхцөл байдалд нийцсэн тийм арга ухааныг л хэрэгжүүлж эхлэх ёстой гэж бодож байна. Европын Сэргээн Босголт хөгжлийн банкны зээлээр эмээлтэд цэвэрлэх байгууламж барих төсөл хэрэгжүүлнэ гэжсэн тэр юу болсон юм бэ? Эмээлт рүү юунуудыг гаргах юм? Арь ширний үйлдвэрүүд. Өөрөөр хэлбэл арь ширний үйлдвэрүүд Улаанбаатар хотод байгаас болоод туулгал дундгол руу асар их хэмжээний бохирдол нийлүүлж байна. За энэ бол бүгд нийлүүлэх ёсгүй юм нийлүүлж байна гэсэн үг. Нөгөө талдаа төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмээд тэгээд төв цэвэрлэх байгууламж маань өөрөө зөвхөн ахуй бохирдлыг цэвэрлэх боломжтой болохоос биш үйлдвэрийн бохирдлыг цэвэрлэх боломжгүй учраас аюул учраад байсан. Тийм болохоор шийдвэр гаргаад эмээлт рүү нүүлгийа гэдэг энэ асуудлыг ярьж байгаа. За энэ нэлээд бас нааштай явж байгаа Мянганы сорилын сангийн шугамар гарч байгаа усыг ч гэсэн ашиглах тухай асуудлыг ярьж байгаа нэлээд хэдэн шийдлүүд орох утгагүй шийдэгдэх бах. Нөгөө талдаа бид нар мөн адилхан Мянганы сорилын сангийн шугамар бид нар бас хийсэн ажил нь ус бохирдуулсны төлбөрийн авахын тулд шугам хоолойд нийлүүлж байгаа бохир усны стандартыг өөрчилж зөөлрүүлж өгсөн. Энтэй холбогдуулаад одоо арь ширний үйлдвэрүүд дээр тавигдж байгаа шаардлага урьдчилсан цэвэрлэх байгууламжийг заавал тогтоо гэдэг ийм хатуу шаардлага тавьж байгаа учраас юургууч нөх бах, эмээлт рүүч нөх бах. Тэгээд өөрөө уртчилж бас цэвэрлэх бах. Тэгэхээр зүгээр Улаанбаатар хотод нийт дүнгээрээ хэрвээ арь ширний үйлдвэрүүд манд гарчих юм бол Улаанбаатар хот орчимд байж байгаа
байгальд үзүүлж байгаа хортой нөлөөлөл усанд үзүүлж байгаа хортой нөлөөллийг нэг 40-50% багасгах боломжтой гэж харж байна. Та Унгар улсад Монгол улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлж элчин сайдаар томилогдсон ажиллаж исэн. Энэ хугацаанд таны хийж бүтээсэн ажлаас та юуг нь онцолж ярмаар байна? Элчин сайдаар ажилласан цаг үеийг бол эргэж дурсах их дуртай. Гэхдээ орчин цагт элчин сайд гэдэг үүрэг бол улам өргөн, улам хүрээтэй болж байна. За ер нь иргэдийнхаа хамгаалагч нь байх хэрэгтэй гэдэг энэ үүргээл биелүүлж явах хэрэгтэй гэж ойлгож зүтгэж ирсэн. 3 ямыг л хэлэх гээд оролдъё. Маш богинохан хэлье. Намайг очиход Монгол оюутны тоо 70 байсан. Буцаж ирэхэд 1200 болсон. Энэ үгээр их бахархдаг. Мэдээж би хийцэн биш. Унгарын засгийн газар тэр дунд ерөнхий сайд Урбан Виктор Монгол улсад айлчлах үед амлсан ёсороо жил болгон 200 монгол оюутныг авч байгаа. За энэ бол миний бодлоор өстой туулгалын үнцэн гэдэгтэй адилхан үнэлж баршгүй хөрөнгө оруулалт гэж бодож байна. За хоёрдугаарх нь нэг 2 зүйлийг Монголын гадаад бодлогын зөөлөн хүчний бодлого, 3 дахь чирчийн бодлого гэдэг зүйл 2 нэг жижигхэн юм нэмэлт болчихсон гэж зүтгэсэн, нэг нь нэлээд амжилттай болсон. Энэ бол спорт. Яг тэр жилүүдээс таарсан одоо манай Монголын тэргүүлэх спорт чөлөөчүүдөө гээд бүх спортын дэлхийн авах шалгуулах тэмцээнүүд болсон. Тэгээд энэ бол амжилттай болсон баг гэж боддог. За 3 дахь зүйл нь мөн устай холбоотой. Унгар улс Монгол улс хоёрын хооронд 20 дугаар зууны харилцааг нь аваад үзэх юм бол биокомбинат, усны эрэл хайгуул, геологийн эрэл хайгуул гэсэн ийм 3 зүйл байсан. Усны эрэл хайгуулын хүчинд 30 мянган худаг гаргаж бэлчээр усжуулалтанд гайхамшигтай үүрэг гүйцэтгэжсэн байдیں۔ Одоо тэр 30 мянган худгаас нь үлдсэн тун цогтой Унгарын морин толгой тудаг гэдэг нэг ганц 2 зүйл л байдаг. Тэгэхээр энэ үүднээсээ бас нэг унгарчуудтайгаа хамтраад усны төсөл хөтөлбөр босгочих юмсан гэж бодож явсан. Элчин сайд байхад арай амжаагүй, гэхдээ одоо болох бах. Одоо бид жишээлбэл Байдрагийн гол дээр барих асуудлыг ярьж байна, Хэрлэн гол дээр асуудлыг ярьж байна. Унгарчуудтайгаа байнга холбоотой байна. Тийм учраас ер нь бол элчин сайд гэдэг хүн бол улс орноо төлөөлнө гэсэн үг. Гэхдээ улс орноо төлөөлнө гэдэг нь одоо улам бүр өргөн хүрээтэй болж байна. Монголын соёл иргэншлийг, Монголын спортыг, Монголын ард түмнийг, жирийн иргэдийг, оюутнуудыг ч гэсэн төлөөлнө гэдэг үг л одоо хамгийн чухал баг. Тэгээд элчин сайд байж явах үед маш олон сайхан зүйлүүд байсан. Сэтгэл хөдлөм мөчүүд ч олон байсан. Гэхдээ бас бусдад тохиолж байгаагүй бас зүйл болсон ковид. За ялангуяа ковидын үеэр эхний хэсэгт бол оюутнуудаа аав ээжээсээ гэр бүлээсээ хол байж байгаа оюутнуудаа аюул дүртчихгүй гэж маш их айж ийсэн. За тэгээд тэнд бол одоо анхны ковидын хавтал гарлаа гэж сандраал уцтаж байгаа хүн яна намайг нэг юмд хийчлээ штэ гэж ярьж исэн оюутнууд энэ төр одоо хүртэл байна. Маш хүнд тиймэрхүү нөхцөл байсан. Гэхдээ хамгийн хүнд нь 8 сартаа жирэмсэн охин ковид тусаа тэгээ охиныг нь аврахын тулд аваад ээж нь өөрөө юунд хэвтцэн амьсгалын аппаратанд орцсон. Нөхөр нь хэл мэдэхгүй учраас би дагуулж ороод яг гадна талд нь зогссон. Эмч нь хажуудалд заа уучлаарай элчин сайдаа бид одоо ямар ч аргагүй болсон аппаратыг салахаас ураагүй гэж хэлж ийсэн. Тэр мөч бол аимшигтай. Тэрийг би яаж тэр хинт хэлэх үү? Хүүхдэд хэлэх үү гэдэг нэг тиймэрхүү асуудал. Бид нар 4 иргэнээ алдсан. Монголын 4 иргэн 4 ээжийг алдсан. За тэгээд энэ болгоныг бас нэг цаашаа хүмүүстэй ярьж явчээж гадаад харилцаа гэдэг юм бол дандаа л нэг гоё хувцастай гоё хүн яваад байдаг гэсэн үг биш. Одоо бүх дипломат ажилтнуудын хийсэн ажлын үр дүн нь өөрийнх нь хийснээс хойш 6-7 сарын дараа ч юм уу жилийн дараа гардаг. За тэгээд манай үеийн дипломатууд бол надад маш олон зүйлийг сургасан, цааш сурах байх. Унгар улсад Монгол судлал сайн хөгжсөн байдаг. Монголч эрдэмтдийнхээ залуу халааг хэр бэлтгэдэг юм бол ерөнхийдөө нэг жилдээ нэг 10-аад оюутан Монгол судлалын ангид оролцоо суралцаад байдаг. Монгол хэлээр бас ярих гэж оролдоод үннээсээ Монголд одоо Монгол гэдэгт дурлцсан Монгол хэлэнд, Монгол соёлд татагдсан тэрүүгээр одоо энгийн үгээр хэлбэл тэрүүгээр өвчлөлтсөн тийм хүмүүс бас нэлээд олон бий. Тэрэнд маш их бахархалтай байдаг. Гэхдээ
2007-8 оны хавцаа байхаа нэг 10-аад бараг 20 шахан Европын зочидтой байсан. Тэр зочдод дагуулад юу руу орсон. Төв аймгийн ийшээ Алтан булан сумын тийшээ байхаа юу Монгол айлд ороо тэгээд хорхог хийгээд хоол унд хийгээд тэгээ буцаад автобустайгаа явж исэн. Нөгөө хэд маань бид нар зүгээр жирийн Монгол айлд орж үзмээр байна. Та хэд бол сая ингээд бэлтгэсэн айлд оруулчлаа. Нөгөө хорхог бэлтсэн байсан болохоор бэлтгэсэн гэж утсан. Үнэ ихтэй бол бэлтгэл байхгүй. За тэгэхээр тэгвэл хамаа алга орё ямар айл руу ормоор байна гэсэн замд нэг гэр таарлцсан тийшээ орё гэсэн. Тэгэл орсон. Тэнд нэг настай ах сууж исэн. За би ч залуу байсан. Нөгөө ах маань нэг сонин асуулт асуусан. За эднэр маань хаанхын орсууд вэ гэж. Тэгэхээр орсууд гэдэг үг чинь монгол хэлэн дээр бол гадаадынхын Европын гэсэн утга болно шүү. За тэгэл би хэлсэн. За энэ Франц, энэ Чех, Польш ч үлээ хамгийн доотлолт нэг хоёр залуухан ч байсан. Би тэд нартайгаа унгар хэлээр ярьж ирсэн учраас хоёр унгар. За энэ хоёр бол гээ инээж хагаад энэ хоёр бол унгар юм а гэсэн чинь нөгөө настай өмнө. Тэгвэл энэ хоёр энэ унгар чинь Орос биш байна буюу Европ биш байна гэж хэлсэн гэдэг бол энэ настай хүн Франц, Герман, Польш юу гэдэг нь тэр хэд дээр юу ч хэлээгүй Оросууд гэж явж толгой тохиж явж ирсэн аа. Унгар гингүүт тэгвэл энэ хоёр нөхөр чинь Орос биш юм байна штэ гэж. Тэгэхэд над бол тун тийм сонин сэтгэл. За ингээд бодохоор маш сонирхолтой түүхийг аваад үзэх юм бол 4-р зууны үед Уралын нурууны хавьд анхны өнгөрчүүд гэж бичигдээд 8-р зууны үед Карпатын хотхорын отоо гарч ирээд 996 онд юугаа байгуулсан улс байдаг. Унгөрчүүдийн дотор бид Атила хааны үр сад гэж өөрсдөө ярьдаг хүмүүс байдаг. Дахиад аваарууд буюу жужаанчууд гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл дэлхий дээр нүүдэлчин аймаг гэх том аймаг байсан юм шиг. Юу том ийм соёл иргэншил байсны хамгийн зүүн талынхан Солонгосын хойг, хамгийн баруун талынх нь одоо Унгар улс байж байгаа Карпатын хотхор байсан юм шиг. Тийм учраас бид нар садан төрөл нэг зүйлээс гаралтай ийм зүйл гэж боддог. Тийм учраас Унгарын Монгол судлал нь зүгээр нэг Монголыг судлах гадаг хэрэг биш. Харин өвөг дээдсээ хайж байгаа тэр эрэл хайгуулынх нь нэг хэсэг юм байгаа. Тийм болохоор энэ цаашдаа ч Унгарт Монгол судлал нэлээд өндөр хөгжих бах, улам өргөжин тэлэх бах гэж найдаж байна. Бид ч гэсэн бас энэ Монгол улстай Унгар судлалыг нэлээд хөгжүүлэх, Унгар хэлтэй хүмүүсийг биелүүлэх хэрэгтэй. Одоо энэ дэр нэгэнт боломж олдсон дэр зүгээр энгийн жишээ хэлэхэд яг ижилхэн дуудлагатай, яг ижилхэн утгатай 250 гаруй үг энэ хоёр хэлэнд байдаг. Жишээлбэл харанга гэж үг байдаг. Одоо монголчууд хамтлагаар нь мэддэг. Тэгвэл яг энэ үнтэй адилхан том хонхыг унгараар хоронг гэж хэлдэг. Гэх мэтэр ингээд одоо шар өнгө гэхэд шарго, бор өнгө гэхэд борно гэдэг ингээд ижилхэн утгатай төдийгүй ижилхэн аялахтай ийм үг байж байгаа. За зарим нэг судалгааны 1880-ад онд хийсэн судалгааны дүнгээс нь аваад үзэхээр ижил утгатай ойролцоо гаралтай 2500 гаруй үг байна гэж ингэж ярьдаг. Яг одооны байдлаар нь аваад үзэх юм бол Европ төвд байж байгаа хамгийн оршин тогтсон дүүгээрээ хамгийн удаан оршин тогтнож байгаа улс нь Унгар улс болчих гээд байгаа. Яагаад гэвэл 1000 жилийн дүүхтэй улс гэж ярьдаг. Гэтэл Францын маань хичнээн олон жил, олон мянган жил байсан ч гэсэн яг төр улс гэдгээр ярих юм бол 1000 хүрэхгүй жил болох гээд байдаг учраас иймэрхүү байдлаар яригдах зүйлүүд бол байж байгаа. Тэгэхээр бид бол бас азтай ард түмэн тэр Европ төвийн төв дунд нь бидэн дийлэгтэй бидний хамаатан саднаа, төрөл саднаа гэж үздэг ойролцоо соёлтой ийм ард түмэн байна гэдэг бол бас бидэнд давуу тал болж ийн гэж ойлгож байна.